За улсын хурлын хян шалгалтын тухай хуулийг бас өнгөрсөн парламент манд баталсан. За энэ хуулийг бас амьдруулах гад бас зөв практик жишг тогтоох гээд бас өнгөрсөн цаг хугацаанд бас зарим зүйлүүдийг бол нэлээд хэрэгжилж туршиж үзлээ бид нар. Мэдээж алдаа оноо энийг засцаалруулах, сайжруулах зүйлүүд бас харагдаад байгаа. Нэг нь өгөөл хэлэхэд Баярмаа гишүүн маань бас дөрвөн байнгын орон дээр худлаа хэлжсэн л та. Энэ сайн зүрэг гэдэг хүнээр шалтгаан гэлээд хян шалгалтыг сонсгол хийх асуудлыг хойшлуулж ирсэн гэд. Баярмаа гишүүн маань өөрөө алдаа гаргацсан. Тэгээ Тэмүүжин гишүүн бид нар зөвлөж бас энэ бичгийг солиулж авсан байхгүй. Хүний эрхийн сонсгол явуулъя гэж ерөнхий өгсөн. Гэжидл хян шалгалтын хуулиар чинь болохоор сэдвээ сонгох хэрэгтэй байсан. Сэдвийг нь бид нар тантай ярилцжиж сэдв тогтоосон. Журмын асуудал бас байсан. За Баярмаа гишүүнээ би үгээ хэлээдхий. Та тэгэхээр бас ингэж бас гүрдэж болохгүй. Энэ өөрөө эргээд та ерөнхий сэдвээ сонгоогүй ерөнхий байдлаар өгсөн учраас энэ асуудлууд гарсан юм шүү. Тэгэхээр бас олон нийтэд би бас энэ залруулга хэлэх нь зөв баг. Хоёрдугаарт яг зүгээр улсын хурлын гишүүний бас бүрэн эрх байгаа. Аливаа энэ хян шалгалтын чиг үүрэг бүхий төр хороонд бас орж ажиллах, тэдгээрийг даргалах, сонсголыг зохион байгуулах, даргалах ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ асуудлыг зөвхөн цөөнх гэхгүйгээр түрүүн бас бүрөвдөрж дараах бас санал дүгнэлт уншлаа. Би бас анзаарсангүй хин гишүүний санал өгч уяатан байдлаар зохицуулах болцоотой юу гэж санал гаргасан байлээ. Хэрвээ энийг ингэж болохгүй юу? Өөрөөр хэлэх юм бол уяатан гэдэг нь тэр хян шалгалтыг санаачилж байгаа, эсвэл тэр сонсголыг санаачилж байгаа хүмүүс нь дундаасаа бас саналаа холбогдох байнгын орон руу ч юм уу чуулган руу оруулаад асуудлаа шийддэг ч юм уу. Цөөнх гэдэг байдлаар явахаар өөрөөр хэлбэл олонхын бүлэгт байгаа гишүүдийн бүрийн эрх бас хязгаарлагдах гэдэг байгаа байхгүй. Үндсэн хуулиараа бид нар улсын хурлын тухай хуулиараа энэ чинь ард түмний төлөөлөл. Тэгээ энэ дээр бас оролцох хэрэгтэй. Бид нар баталсан энэ бодлого шийдвэрийнхаа бас араас хяналт тавих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүд хэрэгцээ магадгүй бас яаж санал хураагдахыг мэдэхгүй байна. Дэмжигдээд хилцэцгэн шийдвэл ажлын хэсэг гараад явбал бас уяатан байдлаар гэдэг тэр саналыг авч үзээч. Энэ санаачлагыг гаргаж байгаа гишүүдээсээ даргалдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар бас анхаарч авч үзээрэй. Бас хит цөөнх олонх гээд ингээд биш. Энэ чинь бүгд гишүүд оролцоотой байх хэвээр. Гишүүдийн үүрэг багхгүй. Энэ хуулийг бас хяналт тавих, эсвэл хэрэг бодлогууд баталсан бодлогын араас хяналт тавих, сонсгол зохион байгуулах. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас анхаарч өгөөрэй гэдэг зүйлийг байна. Тэгээд хууль санаачлал гишүүн энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ? Энийг ийм уяатан байдлаар зохицуулах ч гэдэм үү, ийм зүйлээс нь та бас харж үзсэн тал бий юу? За, цогтөрөл дарга хариулт өгөх үү? Тэг ер нь сайн зэрэг гишүүний асууж байгаас зөв юм байна. Уяатан байхгүй бол энэ сонсголыг, хяналтын сонсголыг санаачилсан этгээд нь сонсголоо идеологийн хувьд өөрөө удирдах боломжгүй байгаа байдал нь яг өнөөдөр энэ хуулийн төсөл боловсруулагдаж орж ирэх үндслэл болчиход байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн өчигдөр бас энэ төрийн байгуулалтын байнгын ороо хууль санаачлагч нартай санал солилцсон. Төрийн байгуулалтын байнгын орон дээр гарсан саналыг бол дэмжсэн. Тэр нь бол яг сайн зүрх гишүүний хэлж байгаагаар санаачилсан этгээд нь өөрөө энэ сонсголоо өдөрдөн зохион байгуулдаг байх тэр боломжийн зохицуултыг хийж өгөх нь энэ хуулийн өөрчлөлтийн хамгийн чухал зүйл байх юмаа гэж ингэж үзэж байгаа. За цогтөрөл дарга хариулт өгье. За үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр улсын хурлын хяналт шалгалтын чиг үүргийг үр нөлөөтэй болох асуудал хөндөгдөж 21 онд улсын хурлын хяналт шалгалтын тухай хууль анхдагч хууль бас өргөн баригдсан байдаг. Хуучин дэгийн хуулиар энэ сонсголын асуудал зохицуулагдчихсан юм байна лээ. Тухайн үед өргөн баригдсан хуулийн дээр одоо байгаа бас энэ үзэл баримтлалын түвшний агуулга бас тухайн үед өргөн баригдаад хилцүүлгийн явцад өөрчлөгдөд одоогийнхоор ингээд батлагдаж исэн. За тэгээд нөхцөл байдал дээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд 22 он, 23 он, 24 он 7 удаагийн хяналтын сонсгол явагдсан байна лээ. 7 удаагийн хяналтын сонсгол. За тэгээд энэ хяналтын сонсголуудын үр нөлөөг олон зүйлүүдийг харахад дийлэнх олонх нь жишээ нь хамгийн сүүлд нугаан автобусны сонсгол гээд баахан юм болж байгаа л хийгдэж исэн. За тэгэл тэр сонсгол юу болоод өнгөрснийг олон нийт юу ч мэдээгүй. Зүгээр бүх сонсголыг бүгдийг нь бас үүсгэж байгаа юм биш. Тэгэхээр тийм учраас энэ тодорхой шаардлагад энэ хүрээнд бас эрх хэрэгжтийг хянах гэдэг энэ олонхыг хянах гэдэг чиг үүрэг илүү чухал юм а гэдэг хүрээнд ингээд агуулга өргөн баригдсан. Яг өчигдөр байнгын хороон дээр
сайн зураг гишүүний ярьж байгаа сандлын хүрээнд сандаг учир гишүүн санал гаргасан. Энийг бид нэр бас байнгын хороондоор болоод байнгын хорооны дараа бас уулзаж ярилцсан. Агуулгын хүрээнд энэ бол бас илүү уян хатан, илүү яг улсын хурлын гишүүдийн олонх цөөн хөлгөө бүрэн ирэхэд илүү нийцсэн. Нэгэнд 32 гишүүнээс 4-1 буюу 32 гишүүнээс доошгүй гишүүн өргөн барьж байгаа болохоор энэ асуудлыг цаашид бас энэ хүрээнд нь хилцээд ярилцээд явахад өөрчлөлт явахад бүрэн боломжтой юм а гэдэг дээр бас санал нэгдэж энэ бас зүйтэй юм байна гэдэг дээр нэгдсэнийг бас танд хэлье. За бүрвжийн сайн зэрэг гишүүн тодруулчихсоё. За хууль санаачлагч гишүүн маань бас тодорхой бас ярилцаж болох уян хатан байхтлын саналыг хэлж байгаад бол талархвчтай байна. Тэгээ энэ саналыг гаргасан бас сандаг учир бол Номин Жимэг гишүүнд бас талархаж байна. Хэдүүлээ нөгөө төр ороо байгууллага 32 дэх хүрэхгүй байх эрсдлийг ч гэсэн цаашдын парламент үлдээж болохгүй. Тэгэхээр илүү их нөгөө энэ зүйлийг мэдэрж байгаа, мэдээлэл цуглуулсан, шаардлагыг харж чадж байгаа тэр гишүүд дотроос буюу санаачлагч гишүүд нь илүү авч явдаг. Энэ үзэглөгөө явуулах дээр бол би бас хувь гишүүнийхээ хувьд адилхан саналтай байгаа шүү гэдэг зүйлийг хэлье. Цөөнх гэж хэдэ нэг талтаа ингэж одоо юу гэдэг туушрах шаардлагагүй гэж л үзээд байна. Тэгэхээр энэ бас гишүүдийн одоо юу гэдэг нам харгалзахгүйгээр оролцох тэр боломжийг бид нар бас бүрдүүлж өгөөч гэдэг дээр одоо хилцсгийг шийдсэн тохиолдолд бас анхаарья гэдэг зүйлийг бас зарчмын хувьд хэлмээр байна.